За бүгдэнд нь арай мэдээг хүргэе. За Филиппин улсаас шууд дамжуулж байгаа 2 дахь удаагийн лайв маань бэлэн болсон байна. Махуу яг одоо англи хэлийг сурах сонирхолтой хүмүүс маань за миний лайв дээр магадтай байна. Масакен Facebook пэйж хуудасаараа та бүхэндээ за Филиппин улсаас хүргэж байгаа 2 дахь лайваа за хүргэж байна. За өнөөдрийнхөө лайвын хувьд бол миний зүгээс дэвтэр цаастай лайв хийж байгаа. Учир нь яагаад гэвэл өнөөдөр би та бүхний комментээр явуулж байгаа бүх асуултуудыг бичиж аваад магадгүй яг одоо шууд хариулах боломжгүй та бүхний хүссэн асуултуудыг бичиж аваад маргааш бас бичлэгийн дээр очиж асуулаад та бүхэн рүү эргээд Skype-аараа холбогдоод мэддэг болмаа. За тэгэхээр хамгийн гол нь лайвын маань онцлог бол та бүхэн маань Facebook лайваа үзэх ингээд Филиппинд төлөөлөгчийнхаа за холбоор хаягийг маш сайн тэмдэглээд аваарай. Энэ дээр бол та бүхэн миний эйжент @px.com хаягаар холбогдсноо би та бүхэн хэрэгтэй мэдээлэл нь цаг алдаагүй хамгийн хурдан хүргэж өгөх боломжтой юм аа. За тэгээд нэгэнт ихээр сонирхож байгаа бол та бүхэн англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулангаа за ямар оронд бол суралцгаа сонирхож байна. Тэгээд Филиппин сонирхож байгаа бол Филиппиний тухайн улсын Себу хотын талаарх мэдээллүүдээ надтай холбогдоод асуух боломжтой. За өнөөдрийнхөө лайвыг та бүхэндээ нөгөө сургуулиуд бидан суралцах төвийнхаа нийтийн танхимаас бас бусад оюутнуудын мэдээллийг харуулаад бусад орны оюутнуудыг хичээлээ яаж хийдгийг харуулъя гэж бодсон. Гэлээж өнөөдөр маань за бидан суралцах төв маань за нийтийн хэлэлцүүлэг болж байгаа. Тэгэхээр тиймээс миний зүгээс бас лайва цагтаа ажиллахын тулд ганцаарчсан хичээлийнхаа танхим руу орж ирээд лайв эхлүүлж байна. За тэгээд та бүхэн бас магадгүй хэрэгтэй гэж үзвэл Себуд суралцах мэдээлэлээс гадна бас ойр зургийн хэрэгтэй мэдээлэл асуугаарай гэж зөвлөмөр байна. Магадгүй мөнгөний ханш, таксины үн, дэлгүүр за хэрэгтэй супермаркет зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг шууд лайваараа асууж болно. За бас надтай холбогдоод миний Facebook аккаунт болон Instagram руу холбогдоод надаас бас тусгаарлан мэдээлэл асууж болно шүү. Заавалчгүй лайваар, пэйжээр мэдээлэл гэхээсээ илүү бас надын миний өөрийн хаяг руу холбогдоод мэдээлэл асууж болно. За өнөөдрийн танхимд маань нийтийн хэлэлцүүлэг болж байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээ энэ танхимда лайв тохиомжтой болоо гэсэн үгнээс ороод ирсэн байгаа. За өнөөдөр бас хамт сурдаг хоёр телефон маань миний лайв дээр хамт байлцах хүссэн. Хэлээж тухайн маань бас удахгүй их орон руугаа буцаж байгаа учраас өнөөдрийн маань лайв дээр бол хараахан ирж чадсангүй. Магадгүй маргааш даасан гаргийн лайв дээр орж ирэх болно. Япон өрөөнд маань яддаг юм байгаа. За тэр охин маань Япон оюутан маань 3-7 хоногор суралцахаар ингэ ирсэн байгаа. Тэгээд төгсөө шалгалтаа өгөөд өнөөдөр шалгалтаа өгсөн. Өнөөдөр шалгалтаа өгөөд за 5 дахь төгсөлтийн арга хэмжээгээ хийгээд за миний лайв дээр бас надтай хамт байж магадгүй яг бол 5 дахь өдөр бол бид хоёрын хамт байх нь сүүлийн өдөр. Тэгэхээр хоёр бас бид цаг цагаар хамтдаа байхыг хүсэж байгаа. Тэгээд охин маань гэсэн лайв дээр хамт байхыг хүсэж байна. Би авахыг хүсэж байна. Тэгээд дараагийн халааг тавхад бас та бүхэндээ тавхадын халааг 40 дугаар хэлэх болно. Тэгээд Себугийнхаа талаарх мэдээллүүдээ асууж болно. Миний Skype хаягаар бол маш олон хүмүүс над руу бичиж байгаа. За Монголоос хүмүүс нэлээд холбогдох болов уу гэж бодсон чинь Skype хаягаар маань Японд суралцж байгаа гэсэн оюутнууд маш их холбогдож байгаа. За одоо Японд суралцж байна. Одоо хичээл маань 7 сард дууснаа, 6 сарын сүүлээр дууснаа. 8 сар 9 сараас суралцах хүсэлтэй байна гэсэн нэлээд 2 оюутан бол холбогдож байна. Японоос бас лайвыг маань үзсэн байгаа. Миний зүгээс бол маш баярлаж байна. Японд суралцж байгаа 2 оюутан маань миний Skype хаяг руу холбогдоод тэгээд надаас мэдээлэл авсан. Магадгүй та бүхэн маань хэрэгтэй мэдээлэл Skype руугаа холбогдоод авч явна.
Facebook-ээр биш Skype-аар холбогдоход бас чөлөөтэй байгаа шүү гэж хэлмээрээ. За яг одоо манай 19 цаг 40 минут болж байгаа. Одоо та бүхэн маань таны ажил дууссан бол сонирхолтой байгаа бол лайвгаа ороод хэрэгтэй мэдээлэл харах боломжтой шүү гэж хэлмээр байна. За би хүмүүсийг явуулж ирэх хооронд өөрийнхөө судалж байгаа сургууль тэнцэж. Нийслэл сургууль маань Сибугтдоо за чансаагаараа бол нэлээд дээгүүрт ордог. За чансаа өндөртэй эхний 15 сургууль дотроо орсон. Сибугийн сургуулиудын нэг давуу талууд нь за оюутан бүтэц зориулаад дотор байраар бүрэн хангалттай. Дээрээс нь зарим сургуулиуд маань 2 салбартай байдаг бол зарим нь олон салбартай. За тэгээд төвийн салбар, далайгийн салбар гэдэг янз бүрийн салбарын сургуулиуд бас байгаа. Skype-аар маань холбогдож байгаа хүмүүс гэр бүлийн хөтөлбөрийг бас нэлээд сонирхож байлаа. Гэр бүлийн хөтөлбөр, хүүхдийн хөтөлбөр гэдэг магадгүй та бүхэн маань гэр бүлийн хөтөлбөр, хүүхдийн хөтөлбөр сонирхож байгаа бол манай Mass Academic MN гэсэн манай веб хуудас руу ороорой. Mass Academic MN веб хуудсан дээр манай бидэнтэй хамтдаа ажиллаж байгаа Филиппин улсын сургуулиуд бүгд байрлалцсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэрэгтэй мэдээлэл бас Academy маань APS-ны веб хуудасаар үзэх боломжтой. За нийт сургууль маань болохоор би нэрээ нэг зүйлийг та бүхэн хэлсэн. Маргааш би бас нийт сургууль дээрээс лайв хийн. За маргаашийн лайв маань ямар лайв байх вэ гэж сонирхож байж магадгүй. Маргаашийн лайв маань нийт сургууль маань 2 салбар сургууль байдаг. Нэг нь төвийн салбар. Төвийн салбарын Сибугтын IT парк дээр байрлал. Төвийн салбарт сурж байгаа оюутнуудын хувьд дотор байр бол тусдаа байдаг. Дотор байр маань сургуулиас 5 минутын зайтай алхаад би хурцдаг. За жишээ нь миний хувьд хичээл маань 8 цагаас эхэлдэг бол би 7:55 гэдэг. 7:55 гэхэд бол гараад алхаад очдог. Ерөөсөө замын наад цаанд үед байдаг. Маргаашийн маань лайв бол нийт сургуулийн маань за хамгийн сүүлд шинжлэгдсэн за VIP сургууль гэж хэлж болно. За VIP танхимуудтай, VIP ангиудтай нийт дормиторыг шинэ байрнаас нь дамжуулах болно. Тэрний онцлог давуу тал нь юу гэвэл оюутан бүр өөрийнхөө байрлаж байгаа өрөөндөө хичээлээ үздэг. Багш ерөөсөө тэр оюутны өрөөнд орж ирээд хичээлээ заагаад явдаг. Тэгээ өглөө өдөр оройн бүх хоолой тэндээс өгдөг. За дуусуулсан гэсэн чангалах уу? Яа. За арайнд одоо дууган чангалсан. Одоо бол гайг байхаа гэж бодож байна. Тэгээд маргааш бүгдээрээ лайв хийнэ. Маргаашийнхаа лайвыг орой биш миний зүгээс өдөр эртхийг болно. Яагаад гэвэл нийт сургуулийн маань за оюутан багш нарын бас quiz show гэдэг маргааш бол сургуулийг хамаарсан нэгдсэн том арга хэмжээ зохион байгуулагдах юм. Энэхүү арга хэмжээнд дээрээс бас та бүхэндээ лайваар шууд дамжуулна. За олон улсын оюутнууд за тэмцээнд яаж оролцож байгаа. За тэмцээн бол англи хэлний тэмцээн. Тэгээд тэмцээнд яаж оролцож байгаа талаар шууд лайваараа та бүхэндээ маргааш дамжуулах болно. Тэмцээн 16 цагаас эхэлнэ. Миний зүгээс очоод тэн дээрээс нь лайваа газар дээр нь дамжуулъя гэж бодож байгаа. Тэгингээ бас тухайн сургуулийг сонирхож байгаа оюутан залуустаа одоо тэр нийт дормиторыг өрөөг бас танилцуулаад харуулах болно. 16 цаг гэхэд аль болох лайваа эхлүүлэх болно. Тэгэхээр маргааш бүгдээрээ орой биш. За 16-аас 17 цагийн хооронд лайв үзэхнэ гэдэг Mass Academy-ийн Facebook пэйжийг сайн үзээрэй гэж хэлмээр байна. Хоёр хүүхэдтэйгээ очих сонирхолтой байна гэсэн маань бол хоёр хүүхэдтэйгээ та гэр бүлийн хөтөлбөртэй сургуулиуд сонгож явж болно. За нийт сургуулийн хөтөлбөрийг сонгож явж болно. Хүүхдүүд бол сурдаг. Тэгээд яг одоо миний сурч байх хугацаанд 4 хүүхэд сурж байгаа. За хамгийн бага нь 6 настай, 7 настай. За би яг нэг бүчлэн насыг нь мэдэхгүй байна. 4 хүүхэд бол яг одоо манай дотор байрны хамт сурж байгаа. Тэгээд 4 эрэгтэй хүүхэд сурж байгаа. Тэр 4 маань нэг өрөөнд байдаг. За kids room гэдэг тусгай хүүхдийн өрөө байгаа. Хүүхдийн өрөөнд бол тухайн сургуулиас бол маш их анхаарал тавьдаг. Яг л сургуулийн хэмжээнд
За багцны хүүхдтэй бол анхаарлыг бол илүү тавих хэрэгтэй гэж үздэг. Тэр дөрвөн хүүхэд маань бол дөрвөлөө нэг өрөө нийт сургууль сурдаг. Сурагчдын хувьд бол хамгийн бага нь 6 настай хүүхэд байхад хамгийн дээдлийн нас нь 85 настай хүн сурдаг. Гэхдээ энд бол хэдэн настай ч байсан ерөөсөө үеийн юм шиг хэвчээ хоорондоо оюутнууд. Яг л энд оюутнууд бол тэр хоорондоо чөлөөтэй хэвчээ. Яг одоо Сибудаар бол ерөнхийдөө хүүхдүүд сурахтаа бол зуны хөтөлбөрийг илүү сонгож суудаг юм аа. Зуны хөтөлбөр нь ямар вэ гэвэл хүүхдүүд нэгдсэн журмаар манай маск дэмээр дамжуулагдаад тухайн сургуультай RPS-аар нэгдсэн журмаар хүүхдийн хөтөлбөрт хамрагдаад явж болно. За хүүхдийн хөтөлбөр мантан удахгүй дуусгаж байгаа шүү. Мантан үзэж байгаа бол хүүхдүүдэд явуулах сонирхолтой бол амжиж бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Маск дэмийн төв байран дээр за маск дэмийн холбоор хүчнүүд рүү та бухан холбогдоод хүүхдийн хөтөлбөрөөс сонирхож олно. Хүүхдийн хөтөлбөргүйгээр зүгээр хүүхэд сурахад бол бас сууж болдог. Нийт сургуулийн хувьд одоо 4 хүүхэд сурж байгаа. Ямар уур амьсгалтай вэ гэсэн байна үлрэл нь. Хоёр үлрэлтэй халуун хуурай үлрэл, чигтэй үлрэл гэсэн хоёр үлрэлтэй. За тэгээд уур амьсгалын хувьд ерөнхийдөө чиглэг дээрээс нь нэлээд халуун 40% байдаг. Цаг агарын хувьд 25-аас 33 хэмээн талантай байгаа. За шөндөө бол маш гоё. Шөндөө манайхаар бол нэг 21 градустай. Гэхдээ наргуу шүн бол гоё байдаг. Дээрээс нь гадаа маш их халуун болохоор офсууд бол air conditioning маш сайн шийдэж өгсөн байдаг. Магадгүй энэ сурахаар ирж байгаа оюутнуудаа зөвлөхөд халуун орнод ирж байгаа гэдэг хэд их нэмхэн битгий яваарай. Бас офис хичээлийн танхимууд, офисын танхимууд, ресторанууд, үйлчилгээний бүх төвүүд кондишныг аягүй сайн шийдчихсэн байдаг учраас нэлээд сэрүүхэн шүү гэж хэлмээр байна. Цамц байх хэрэгтэй. Цамцаа өмсгөө одоо хичээлийн танхим бол нэлээд сэрүүхэн. Тэгээд гадаа бол тулах юм байна. Оюутнууд хөвчлэн гадуураа цамцтай тэгээд офс орж ирэхээр цамцаа өмсчихдэг гадуурх тайлаа явчихдаг. За магадгүй яг одоо та бүхэн маань өөр бас хэрэгтэй сонирхолтой мэдээлэл асууж байна. Тэгээд ойр зүрийн хэрэглээний мэдээллүүдээ бас авах боломжтой шүү гэж хэлмээр байна. За миний багш нар маань бас манай лайвыг үздэг. Миний лайвыг үздэг. Нийт сургуулийн маань багш нар миний лайвыг үздэг. Миний англи нэрийг Линда гэдэг. Линда чиний лайвыг үзсэн хүмүүс маш их комент бичиж байлээ. Тэр хүмүүс манай сургуулийг маш сайн тайлбарлаж өгөөрэй. Дээрээс нь Сибуд суралцах нь ямар маш том давуу талтай гэдгийг бас Монгол оюутнуудад Монгол хүмүүс маш сайн тайлбарлаж өгөөрэй гэж надад амжилан загсаа. Магадгүй тэд нар маань гэсэн багш нар маань сургуулийнхан маань гэсэн дараагийнхан маань лайв оролцох бах. Тэгээд магадгүй хавтан сонирхож ивэл би бас шууд холбоод лайв дээр өгч болох юм аа. За ярианы маань багш, унших хичээлийн маань багш бүр манай лайв дээр оролцох нэлээд сонирхолтой байгаа. Өдөр болгон лайв болгоныг алгасахгүй үздэг. Тэгээд та бүхэн анзаарсан баха. Масактан Facebook пэйж маань Филиппиний хамтран ажиллах сургуулиудынхаа маш олон төвшүүд манай Facebook пэйж дээр байнга үздэг, комент бичдэг. Ямар уур амьсгалтай вэ? За өнөөдрийнхөө танхимыг ганцаарчсан хичээлийн танхимаас хийж байгаа. Өнөөдөр манай нийтийн танхимд маань ивент арга хэмжээ болж байгаа. Энэ газар ивент арга хэмжээ зохиоход бол нээлттэй байдаг. Тэгээд оюутнууд хичээлээ хийж болно. 24 цагийн хэдийд чигээр хичээлээ хийж болдог. Миний зүгээс болохоор орой ажиллаа тараа лайв хийчихээ. Ерөнхийдөө хичээлээ эндээхгүй гэдэг. Өрөөндөө бол нэг хийдэггүй. Хичээлийн танхимдаа ирээд хичээлээ хийдэг. За өнөөдрийн маань лайв дээр хайцангуй үзэж багтай юм шиг байна. Монгол маань ямар нэгэн
миний дарах хэмжээ болж байгаа юм. Опа. Үний мэдээллийг нэлээд асууж болно. Тэгээд дээрээс нь магадгүй ийшээ ихээр яг төлөвлөж байгаа оюутнуудтай хэлэхэд бас нааша гарахаасаа өмнө надтай аягүй сайн холбогдоод ойр зэрхэн хэрэгтэй мэдээллийг асуугаарай гэж хэлмээр байна. Ямар такси явах вэ? Ямар такси аппликейшн байна? Цагаан агаад байна? Мөнгөний ханш хэд байна? За тэгээд дээрээс нь бүсгүйчүүдтэй хэлэхэд бас та бүхний хамгийн сайн сонгодог. За өсчин манайхуу зэрэг энд бол маш сайн хөгжсөн байх шүү. Тэгэхээр газруудын мэдээлэл магадгүй сонгогчийн настай холбогдож болно. Бидний гоё даглахаар яасан байна. Даглаа явсан газрынхаа зургуудыг бол миний зүгээс өөрийнхөө хувийн Instagram хуудсанда хувийн Facebook аккаунтанд стори дээр хийгээд байгаа магадгүй таалагдж байгаа бол бас лайк дараад миний пэйж дээр фоллоу дагаана гэж хэлмээрээ. Тэгээд амралтын өдөр бол хайр бол би бас та бүхэндээ лайв болон гоё зураг явуулах болно. Хамгийн гол нь тэр бүх газруудаар та аливаар нь явахад мэдээж энэ дэр хоёрууд маань өөрсдөө сонгоно. Филиппин дээр даваагаас баасан гадтай хичээлээ үзээд бусад үед бол оюутан чөлөө цагаа яаж өнгөрөх юм бэ? Тэр оюутнуудыг сонирхол чөлөө цагаа яаж өнгөрөх боломжтой байгаа. Худалдааны төвүүд, кино театр, даглаа яриг, бич. Даглаа яриг болгоно онцлог. Зарим даглаа яриг нь болохоор та халимтай хамт сэлэх, халимтай хамт бүжиглэх боломжтой. Зарим даглаа яриг нь ховор, урган бол ховор ангаар юм байдаг. Зарим нь болохоор даглаан гүн рүү шомбож, даглаан гүн зураг авах боломжтой байдаг. Зарим нь гоё фреймээс бас экстрим хийгээд фреймээс бас өсрээд шумбал юм маш олон гоё цагаан өнгөрөөж газрууд бол байдаг. Тэгээд оюутнуудаараа энэ сурж байгаа оюутнуудаараа хамтдаа ивент зохиогоод activity хийгээд явах боломжтой байдаг. Даглаа яргийн сургууль маш гоё. Даглаа яргийн сургуулиудын нэг онцлог давуу тал нь гэвэл тухайн даглаа яриг дээр хичээлээ үзээд дээрээс нь татвар баримтаа байрлаад тэгээд хэрвээ өсвөл бас даглаа яргийн сургуулийг болохоор амтны өдрүүдэд та даглаа руу аялахад бол боломжтой байдаг юм аа. Сургуулийн орчин нөхцөл хэрвээ гэсэн байна. За сургуулийн хичээлийн орчин бол маш сайн. Дээрээс нь оюутан болгонд хичээлээ ганцаарч заадаг. Сургуулийн орчин нөхцөл. За тэгээд оюутнуудад бол бүх юм бол чөлөөтэй. Гэхдээ хичээлийн цагаар та бүхэн бас нэгэн тэнд сурахаар байгаа юм чинь бас хичээлийн цагаа маш үр дүнтэй ашиглах нь чухал. Зарим оюутнууд маань цаараа болдоо бас тэгээд цагаа үр дүнтэй бус өнгөрөөгөө байдаг. Зарим оюутнууд яг хичээлээ анхаардаг. Тэгэхээр мэдээ сурахаар байж байгаа хүмүүсийн бас өөр өөрийнх нь онцлог баг. Нэгэн тэнд мөнгөө төлөөд ирж байгаа юм чинь хичээлийнхаа тэр хэдхэн минутын цагийг бол маш үр дүнтэй өнгөрөх юм. Яагаад гэвэл мэдээж тэр хичээл үзэж байгаа нэг цаг гэдэг бол маш танаас гарч байгаа, таны гэр бүлээс гарч байгаа, таны эцэгээс гарч байгаа төлбөр учраас аль болох энэ сургахаар явж байгаа бол хичээлийнхаа 50 минутыг маш үр дүнтэй өнгөрөөгөө гэж би бас зөвлөмөр байна. Би хичээлийнхаа 50 минутаар бол ерөөсөө цаан авахгүй салхичдаг. Тэгээд би өөр юу ч анхаарахгүйгээр хичээлдээ анхаарах нь миний хувьд маш чухал байлаа. За маргааш тэгээд нөгөө нэг dormitory гэдэг VIP сургуулиас лайв хийгээд болсон. Маргааш тухайн сургуулийн маань байран дээр бас оюутнуудын олон улсын оюутнуудын quiz show гэдэг тэмцээн болно. Тэр тэмцээн дээр ер нь бол өсвөлийн тэмцээн, англиар өсвөлийн өгүүлбэрийн тэмцээн байдаг. Тэгэхээр тэр тэмцээнээс би бас лайв хий гэсэн сонирхолтой байгаа. Магадгүй хаад сонирхол үзээрэй. Дээрээс нэгэн тэнд ирж байгаа юм чинь нэг dormitory дээр байрлаж байгаа оюутнуудын өрөөг үзүүлэн хичээлийн танхим гэж байдаггүй. Яг л оюутан болон өөрийн гэсэн ганц өрөөтэй хоёр огтой өрөө байдаг. Гэхдээ өөр өөрсдийн гэсэн багшаараа хичээлээ заагаад өөр өөрсдийн гэсэн хичээл багш нь өрөөнд нь орж ирж хичээл заах.
Одоо ч ингээд сургуулийн хөнгөлөлт байгаа юу гэсэн байна. Сургуулийн хөнгөлтүүдийг ер нь бол та бүхэн яг сургууль цаанаас нь залууд мэдээж манай масктай бас зарна. Яг бол манай масктай бол ямар нэгэн дуучлагч биш албаасны төлөөлөгч учраас манай төр дээр ирээд хөнгөлөлт зарсан сургууль байна уу? Эсвэл сургуулиудын хөнгөлөлт хязгаарнаас байдаг гэдгийг асуугаад явах боломжтой шүү. 6-аас 9 сар бол оюутнуудын маш их ачаалалтай сар. Тэгэхээр та бүхэнд миний зүгээс хэлэхэд бас захиалгах гэж байгаа бол аль болох сарын өмнө хэлүүдээ сарын өмнө захиалгаа бол ороо батлах хажуудаараа чигмээр энэ оюутнуудын ачаалал бол маш их байдаг юм байна. 7 хоног болгон шинэ хэсэг байдаг учраас оюутнууд маш их магадгүй би бас бодож байна. Монгол оюутнууд маань ор байхгүй, ор хүрэлцэхгүй байна гэхээ та бүхэн аль болох нэгэн сурахаас сонирхож байгаа бол маш хурдан төлөвлөгөө баталгаажуулаад маш хурдан захиалга баталгаажуулаарай гэж хэлмээр байна. Гадаад оюутнууд нь ихэвчлэн хаанаас суралцдаг вэ? Монгол оюутнууд хэд хүлээж авдаг вэ? Өөр ансагтан. Сургуулиуд олон улсын Филиппиний англи хэлний сургуулиудын хувьд олон улсын сургуулиуд англи хэл бүхэл орны оюутнууд ирдэг учраас оюутнуудын хувьд бүхэл орны оюутнууд хоорондоо найрсаар ханддаг. Дээрээс нь өглөө олон оюутан болгонд сургуулиас өглөө олон таарсан оюутан болгонтойгоо мэдчдээрээ таарсан багш болгонтойгоо мэдчдээрээ гэдэг учраас оюутнууд их найрсаар. За масктай маань нэг том давуу тал бол мэдээж англи сурах сонирхолтой хэрнээ мөнгөний боломж бололцоо бас яг шууд бүрдэх боломжгүй хүмүүс байгаа хичнээн хүссэн ч боломжтой байхгүй байгаа хүмүүс бид нар бас нэгсэн боломжийг нь бол гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас магадгүй мөнгө санхүүгийн асуудалтай гэхдээ англи Филиппин улсад сурах сонирхолтой байгаа бол манай масктай төв дээр ирээд бид нартай холбогдоорой гэж хэлмээр байна. Манай Монгол дахь төлөөлөгчийн газар маань Гарант Плазагийн 9 давхар 901 тоотод байгаа. Тэгэхээр яг шууд зээлгээд бас хөвчгнээс арай хаашиж байна. Тэгэхээр та бүхэн манай төв дээр очиод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Надаас бас аль болох энэ Филиппинд байгаа Филиппин суралцахад ямар байна? Филиппиний өөр амьсгал ямар байна? Хичээл нь яаж явж байна? Би юу бэлэх үү? Гэх тийм яг энэ дээрээ юу мэдхийг хүсэж байна? Энэ дээрээ ямар нөхцөл намайг өгөх вэ гэдэг тэр бүх мэдээлэл надаас аваарай. Харин ирэхээр төлөвлөж байгаа бол тэр төлбөр тооцоо, сургуулиудын үнийн мэдээлэл, сургуулиудын ерөнхий мэдээлэл зэргийг манай төв офс дээрээс ирээд авч болно. Масктайныхаа албасны веб хуудас руу орж болно. Мас актенцгийн гэсэн манай албасны веб хуудасныг та бүхэн үзэх боломжтой шүү. За манай нэг маш том давуу тал бол төлбөрийн зөгнөд шууд бэлэн мөнгө гаргах боломжгүй ч гэсэн сурах маш их өндөр хүсэлтэй хүмүүстээс зориулсан үйлчилгээ байгаа. Тэрийг маань бас сонирхоорой. Мас актенцгийн веб хуудас руугаа ороод бас нөгөө бүхбүүл гэдэг хэсгийг дараад яваарай гэж нараад. Надтай холбогдсон та бүхэн маань за энд ямар байна, сургалт ямар явах вэ, хичээлийн танхим, ойр зүрийнхаа хэрэг энд ирээд юу л танд очиж болох вэ? Тэр бүх мэдээллийг миний Skype хаягаар асуугаарай. Хэдэн сургууль байгаа вэ? Сонсоод байна юм байна гэсэн юм. 30 гаруй сургууль байгаа. Гэхдээ бидний зүгээс бол 30-аар хязгаарлахгүй. Хэрэг монголчуудын хүсэж байгаа бүхий программыг оруулсан монголчуудын хүссэн бүхэл хөтөлбөртэй сургуулиудтай масктай хамтдаа ажиллах болно. Бохор байрны нэг өрөөнд хэдүүлээ байрладаг байлгүй байрны талаар. За ерөнхийдөө англи хэлний сургуулиудын хувьд нэг single өрөөг бол хүмүүс маш их сонирхдаг. Single өрөө, double өрөө, 3 офтой өрөө ихэвчлэн 1 офтой, 2 офтой, 3 офтой өрөө маш их байдаг. Хамгийн ховор офтой байдаг өрөөнүүд 4 офтой, 6 офтой. 4 офтой өрөөтэй сургуулиуд бол маш цөөхөн. 6 офтой өрөө бол өрөөтэй сургууль бас нэлээд цөөхөн байдаг. Хоолн дандаа 7 гаралтай биш. Ерөнхийдөө
хоолны хөдөлгөөнөө бидний иддэг. За дахиамах, гахаамах, за зайдас, за дээрээс нь бидний иддэг хүмүүс ногоо гэх янз бүрийн будаа гэх хоолнууд байдаг. Гоё юм. Далайн гаралтай хоол. Далайн гаралтай хоол ер нь бол өдөр болгон идэхгүй. Далайн гаралтай гэхээр яг нөгөө нэг байцаа зэрэг нэг нарийн ногоонуудыг өгдөг. Түүнээс шууд заас шууд наймаад шууд нөгөө нэг сам хорхоо идэх бол байн өдөр болгон өгдөггүй маа. Ихэвчлэн нөгөө олон улсын оюутнуудад зориулсан учраас өндөг, дахианы мах, гахааны мах, үхрийн мах зэрэг хоолуудаа үхрийн мах зэрэг хоол иддэг. Түүнээс ерөөсөө далайн гаралтай хоол идэхэд загсны махаар гомдлоод байдаг. Эсвэл нөгөө наймаарч өгдөг. Ямар нэгэн сам хорхоо байнг өгдөг юм шүү. Тийм бол таахай. Түүнтэйгээ хамт явах боломжтой юу? Хэдэн сараар сурч болох вэ? За, сургуулиудынхаа хамгийн бага 7 хоногийн хугацаатай оюутны хайцлтыг авдаг 7 хоног болгон. Хамгийн нийлэн тэгээд 1 жил хүртэх хугацаагаар сурч болно. 1 жилийн хугацаа гэдэг бол нэлийн хай төвшний хамгийн урт хугацаа гэж байна. Ерөнхийдөө бол 6 сар сурахад бол англи хэлээр маш сайн эзэмшдэг. 6 сар бол эдгээр сургуулиудын хувьд very long маш урт хугацаа гэж үздэг. Ерөнхийдөө залуучууд манад 1 сар, 2 сар, 3 сарын дотор бол англи хэлийг чөлөөтэй ойлголцоо, чөлөөтэй ярих боломжтой гэж үздэг. Тэгээд 3 сарын дотор англи хэлний хэрэглээний яриаг бол бүрэн ярьж чадна. 6 сарын дотор гэхэд бол англи хэлний маш гүнзгий ярианд харилцаанд орох боломжтой. Одоо юу л хийж байгаа хараад өрөөж магтаа сайшаад бүхий л яриаг 6 сарын дотор бол бүрэн ярьж боломжтой болно гэсэн. Найзуудаараа аялангаа 14 хоног явсан очоод ангин өөр өмсөө ээдний байранда хамт байж байгаа. За найзуудаараа аялангаа 14 хоног явсан максимум байна. Тэгэхээр би бас таныхаа зөвлөхөд мэдээд энд ирээд оюутнууд маань өөр өөрийн өрөөнд ордог. Хэрвээ эсвэл хамтдаа өрөөнд орж болно. Гэхдээ нэг улсын орны оюутнуудыг хамт байлгахгүй сургууль болгон болдог. Тэгээд үнэхээр хүсээд хамтдаа байна гэж хамтдаа байх боломжтой. Дээрээс нь яг хамтдаа байх тийм хугацаанд хамтдаа байх өрөө судалсан байх юм бол боломжтой. Нэг зүйлийг бас хэлье. Оюутнуудын маань тэгээд дотор байрандаа бол уусаа хамтдаа байна. Тэгээ өрөөг бол яг өрөө маань өрөөнийхөө оцоос таяг хамтдаа байх гэсэн юм аа. За 6-7 хоног сурж байгаа оюутны хувьд зарим үед эхний 2-7 хоногоо 3 автоо өрөөнд ороод 3 автоо өрөөнд тэнгуудаа дараагийн 2-7 хоногоо 2 автоо өрөө, дараагийн 2-7 хоногоо 1 автоо өрөө гэж тэгж авах магадлал болтой. Яг тэр оюутан сурж байгаа бүх хугацаагаа нэг одоо тодорхой нэг өрөөнд ингээд байнга байх боломжгүй. Яг 7 хоног бол оюутнуудын эзэд хэлдэг учраас хэрвээ та бас 6 сар сургуулиуд нь 3 автоо өрөө, 2 автоо өрөөнд боломж нь гаргал орно. Хэрвээ тийх боломжгүй байвал бас сургуулиас таны өрөөний сонгохуудыг явуулдаг. За ингээд та манай 6 сар сурах чам манай 6 сарынхаа уучлаарай. Манайд ингээд 6 сар сургуулиуд нь 4 автоо өрөөнд авах боломж байх байна. Хэрвээ та хүсвэл эхний 2-7 хоног нь 2 автоо өрөөнд байна. Дараагийн 2-7 хоног нь 1 автоо өрөөнд байна. Тэгжих чинь та 4 сар сурж идэх чинь 4 дахь сараас ч ихлээр манай 4 автоо өрөө авах боломж байна. Та энийг зөвшөөрч байна. Хэрвээ боломжтой байвал та захиалга авч болно гэж сургууль бас оюутнуудаа өрөөний санал өгд юм аа. Тэгэнгүүт манай монголчуудын нэг бидний нэг бодолтой би өнөөдөр шийдвэр гарлаа. 7 хоногийн дараа би 6 автоо магадгүй 4 автоо өрөөнд орчихно гэж тооцоолдог бол энэ бол тэгвэ. Сургууль өөрөө агентлаг санаасаа орныхоо бүх хүрэлцээ боломжийг хардаг. Уучлаарай. Өрөөнийхөө хүрэлцээ боломжийг хараад тухайн оюутнаа хуваалцдаг. Тийм таахгүй шүү. Оюутны байрны хувьд маш гоё. Оюутнууд чиглэл цаг ангирах боломжтой.
манай хараад хураас баатны байдаг. Дээрээс тэнд бол оюутан болгон чиглэлтэй өөр өөрсдийнхөө хэлээрээ явж болно. Дээрээс нь хоолны цагаар бол хоолны цаг бол манай сургуулийн хоолны цаг бол оройн хоол 7:30-аас 9:00 хоорондоо ресторан маань нийтдээ байдаг. Тэр үед бол бид нар ороод хоол ажиллагаа. Миний хувьд бол Монгол зангаараа ганцаараа идэж чадахгүй. Ганцаараа идэж чадахгүй болохоор манай өрөөний маань хоёр охин, хятад оюутан, япон оюутан хоёр маань заавалч намайг хүлээдэг. Дээрээс нь манай миний өрөө 5 дахь удаа тийм 3 дахь удаа байрладаг япон оюутан маань бас тэр дөрөв маань намайг ерөөсөө ажиллаад 15 дахь хүлээж авах хамтаа байна. Би ганцаараа авч чадахгүй. Тэгээд хаашаа явна. Одооч намайг хүлээж авах. Галаадаа сургууль байгаа Юкуко English сургуулийн C-front дахь салбарыг бас сонгоорой. Мас активцгийн минь манай веб хуудас руу ороорой. Манай дээр Банглаа эргийн сургууль болон төвийн сургууль, Төвийн технологийн сургууль, Себугийн сургууль, Мактаны сургууль гэдэг нэлээд олон сургуулиуд байгаа. Тэндээс өөрөө сонголтоо хийж болно шүү. За танд юу хэрэгтэй? Би сурдаг финиш сургуулийн оюутан. Нийс скул сургуулийн оюутан. Маргааш манай сургуулийн олон улсын оюутнуудын тэмцээн болно. Шоу биз гэх тэмцээн болно. Уучлаарай. Quiz show гэх тэмцээн болно. За эндээс би лайв маргаашийн маань лайвыг бас үзээрэй. За шууд сургуулийн шинэ байран дээрээс болно. Тэгингээ бас магадгүй өрөө сонирхож байгаа оюутнууд лайв маань үзээрэй. Би өрөө рүүгээ шууд камера бариад дараад орно. Багш нар болон оюутнууд нээлттэй болдог тэмцээн шагналын сан нэлээд өндөр. Миний зүгээс бол олцоогүй. Яг л би нэгэн тэнд болж байгаа тэмцээнийг ашиглаад лайваа хийчихвэл илүү дээр юм бол ууштай тэмцээнд ороод байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань лайвтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хамгийн гол нь манайхан Skype руу маань холбогдорой. Skype-аараа би та бүхэнд хэрэгтэй бүх мэдээллийг өгч явна. Үний мэдээлэл цаг агаар замаагүй Монголоос яаж заргах вэ? Монгол руу яаж дуудлага хийх вэ? Энд ирээд сурж байгаа оюутнууд маань ямар дугаар авах вэ? Ямар үүрэг телефоны сим сонгол зүгээрээ зэрэг маш олон төрлийн мэдээлэл над руу асууж болно. Хугацааг өөрсдөө сонгох гэсэн нь хугацааг өөрсдөө сонгоно. Сургалтынхаа хугацааг оюутан болгон өөрөө сонгодог. 7 хоногоо 1 7 хоног, 2 7 хоног, 3 7 хоног. За тэгээд 1 сар, 2 сар, 3 сар гэж сонгож явж болно. За энэ төвдөр бас өнөөдөр оюутнуудын арга хэмжээ болж байгаа. Миний зүгээс нийтийн хятаднаас авч тусгай өрөөс байгаад байсан байгаа. Тэгэхээр арай чимээ хайгуу байгаа гэж бодож байна. За тэгээд Себугийн нэг маш гоё том давуу тал нь бол манай Монголтой адилхан такси аппликейшнаар бас өөрчлөлт явуулдаг. Дээрээс нь таксинууд нь ихэвчлэн цаа би өнөөдөр пэйж дээр өөрийнхөө Facebook аккаунт болсон. Хоёр төрлийн такси байдаг. Ерөнхийдөө бол дийлхэн цагаан өнгийн такси. Ерөөсөө хотууд дотроо устдаа уучдаг таксинууд нь цагаан өнтэй. За техник километр нь 40 песогоос эхлээд 2 дахь километрээс эхлээд 13 песогоор тооцогдож эхэлдэг. 40 песо гэдэг бол манай мөнгөөр бол ерөнхийдөө 2700 төгрөг байгаа. Эхний километр нь тэгж эхлэнгүүтээ 2 дахь километрээс эхлээд 700 төгрөгөөр тооцогдож эхэлдэг юм байлаа. Тэгээд гараа оргоод тоолуултай тоолол дээр нь замаа хараад жолооч нарт бол хаан хөрхийг хэлээд бол жолооч нар маань өөрсдөө такси трак зам заагчтай ерөөсө төөний асуудалгүй хөгжмөр асуудалгүй тэрүүгээрээ таны байгаа газар хүргээд өчтдөг онцлог талтай. За тэгээд нийтийн тээвэр нь хоол дандаа далайн гаралтай биш ээ. Ерөнхийдөө бол далайтай оюутан гэдэг утгаараа далайн гаралтай хоол маш их байдаг. Гэхдээ энд суралцж байгаа оюутнуудын хувьд дээрээс нь
сургуулиудын хувьд бол оюутан болгондоо далайн гаралтай хоол өгдөг шээ. Жишээ нь сургуулийн оюутны хоолны гэсэн бол ингээд маш олон хоолнууд байдаг. Яг л манайхтай адилхан. За манайхан манай төргөө хоолны газар чи хоолоо сонгодог тийм ээ. Идэх махаа сонгодог. Гулаш ахуу, төвтэй ахуу, котлет ахууга хоолоо сонгодогтой адилхан. Энэ бас яг адилхан. Үхрийн мах ихүү, үхрийн мах ихүү, кафе мах ихүү, дахианы мах ихүү, дээрээс нь загас гэх юм уу гэхэд бүх сонголттой байдаг. Тэр оюутан ямар махтай хоол сонгож идэх нь түүний сонголт. Түүнээс биш оюутан болгонд тэр автоматар 8 жигүүд автоматар загас өгөөд автоматар самхаа өгөөд идэв юм шээ. Хоолоо бол өөрсдөө сонгож иддэг юм. За өнөөдрийн лайвтай хамт байсандаа баярлалаа. За өрөөний маань нөхдөд бас намайг хамт хоолоо идэхэд хүлээж байгаа ба. За тэгэхээр лайвын маань хамт үзсэн баярлалаа. Skype хаяг маань холбогдоорой. Дараагийн маань лайв маргааш явна. Маргааш 16 цагаас эхлүүлэхэд болно. Нийт сургуулийн нийт дормторой буюу шинэ хотгоноос гарах юм байж амжуулах болно. За маргааш уулзлаа түр баяртай.